За эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 57 аршин сувилийн газартай хамтран ажиллаж байна. За гэвч аршин сувилийн дийлэнх нь зориод ирсэн хүмүүстэй хангалттай үйлчилгээ үзүүлэхгүй байна. За сувилийн хүртээмж чанарын асуудал бол асуудалтай хэвэрлэн л да. Байгалийн орд тогтоц газар бүхий аршин элс шавартай газруудыг сувилал гэж бол шинээр томьёолсон байгаа. За үүнтэй холбоотой байгалийн хүчин зүйл буюу нар ус агаар за нэгүний саам эмчилгээ гэдэг энэ сувиллууд маань сэргэн засах чиглэлийн дагнсан сувиллууд болж бүтэц зохион байгуулалт нь өөрчлөхөр бол хууль эрх зүйн орчин шинээр бий болсон. Зөвлөмжийг хэрэгжүүлэх байдал бол хангалттай биш байна. Нөгөө талаас аршин сувилийн газрууд зөвхөн өндөр настуудад хөнгөлөлтөө үйлчилдэг гэсэн буруу ойлголттой иргэн олон байна. За уг нь эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлж байгаа бүх хүн хөнгөлөлтөө үнээр үйлшүүлэх боломжтой. За энэ шийдвэрийг 2016 оноос хэрэгжүүлж байгаа юм а. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн цэвэрлүүлэх шаардлагатай эмчээс илгээх бичгтэй очисон цэвэрлүүлэгчд бол цэвэрлэлийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Тухайн цэвэрлэл 7 хоногоос дээш цэвэрлүүлсэн тохиолдолд нийт төлөх ёстой төлбөрөөс эрүүл мэндийн даатгалын сангаас 110 мянган төгрөгийг хасж тооцох ёстой. За хөнгөлөлтөө үнээр аршин сувилалд хамрах хүсэлтэд иргэдийн тоо жил бүр өссөөр байгаа юм.